Ээж ханиад хүрсэн үед хөхөөр хооллох боломжтой юу? Хөхөөр хооллох нь зөвхөн боломжтой биш, ихэнх тохиолдолд зайлшгүй шаардлагатай. Яагаад? Учир нь эхийн сүүгээр дамжин эсрэг биетүүд хүүхдэд очдог. Эхийн сүүнд тэд агуулгадаг бөгөөд ээж вирус эсвэл халдвартай тулгарх үед түүний эсрэг биетүүд даруй дасан зохицож, бие махбод тэмцэж эхэлдэг. Ингэснээр яг одоогийн мөчид хүүхдэд шаардлагатай хамгаалалт дамжиж байна. Ямар ч тохиолдолд та өвдвөл мэрэгжилтэн эсвэл эмчид хандна уу? Бөөлжих эсвэл суулгах үед хөхөөр хооллож болох уу гэж ихэвчлэн асуудаг. Ихэнх тохиолдолд энэ нь аюулгүй. Эмэгтэйчүүдийн халдвар хөхний сүүгээр дамжихгүй. Гэхдээ эмчид хандах нь чухал. Ихэвчлэн асуудаг зүйл бол рентген, уушигны зургийн тухай байдаг. Эдгээр нь аюулгүй бөгөөд зүүнний найрлага өөрчлөгддөггүй. Шүдийг эмчилж болох уу, тэр тусмаа ахуулж болох уу гэж асуудаг. Шүдийг эмчлэх нь 100% боломжтой. Яагаад гэвэл мэдээ алдуулагчийг 100% тааруулж өгнө, харин бүрэлдэхүүн эсрэг юм хэрэгтэй бол та хөхүүлээж гэдгээ хэлэхэд шүдний эмч танд тохирсон мэдээ алдуулагчийг сонгож өгнө. Харин шүд ахуулах нь анхаарал шаарддаг. Яагаад гэвэл мэдээ алдуулагчийг 100 тааруулж өгнө, харин бүрэлдэхүүн эсрэг юм хэрэгтэй бол заавал хөхүүл үед зохицох эсвэл төр хугацаанд хөхүүл хооллолтыг зогсоохыг зөвлөх шаардлагатай. Хэрэгтэй зөвлөгөө гэвэл Илактаци нэртэй сайт бий. Тэнд хөхүүл үед эмийн зохицолтой эсхийг шалгаж болно. Тэнд 3 шатлал байдаг бөгөөд та үүнийг ойлгож чадна. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид хандаарай. Хөхөөр хооллохыг огт зөвшөөрдөггүй өвчнүүд байдаг. Үүнд хитхүү. Сүрээгийн идэвхтэй шат, сепсис орно.